Япон улсад Аалзан эмэгтэй Хичишаку Сама зэрэг олон амьжигтай домгууд байдаг. Тэдгээрийн дундаас хагархаа амтай эмэгтэй домог үргэлж айдас төрүүлдэг амьжигтай домгуудын нэгт орсоор ирдэг байна. Домог ярианы дагуу хагархаа амтай эмэгтэй нь цагаан цуг өмссөн амны халт зүүсэн шулам эмэгтэй байдаг гэж дүрслэгдэг. Түүний гадаа төрх болон зан авир нь онцгой этгээдэг нь энэхүү домог нь Японы олон хүний сэтгэл зүйд нөлөөлж арилжгүй хар дарсан зүйл болон үлдсэн байдаг. Тэр зөвхөн ард түмний дунд тархсан төдийгүй Японы нийгэмд өргөн хэмжээний өвмэн айдас хүдэс үүсгэж байсан удаатай. Өнөөдөр бид Япончуудыг зэхүүцүүлдэг хагархаа амтай эмэгтэй түүхийг өгүүлнэ. Японы янз бүрийн тосгодуудад хагархаа амтай эмэгтэй үүсэл гаралтай холбоотой олон янзын хувилбарууд байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн өргөн дэлгэрсэн нэгэн хувилбар нь эрт цагт Японы нэгэн жижигхэн хотод залуу үзэсгэлэнтэй эмэгтэй амьдардаг байж. Тэр эмэгтэй чинэлэг гэр бүл төрсөн бөгөөд зөвхөн царай зүс сайхан байгаа зогсохгүй, ухаалаг, дэгжин, сайхан ааш араншинтай байсан тул олон ирчүүдийн хүсэмжид эмэгтэй болж байв. Гэвч хурмын өмнөх нэг өдөр эмэгтэй гэртээ ганцаараа байхад нь түүний гоо үзэсгэлэн татархсан нэгэн шулам гинэд гарч иржээ. Шулам түүний үзэсгэлэнтэй төрхийг хараад атархаж хар шившлэг хийж оргисон байна. Үүний улмаас залуу эмэгтэй ам урагдж шархан чихний уг хүртлэн сунаж түүний сайхан төрх тэр дороо аимшигтэй шулам болон хуурчээ. Үүнээс хойш эмэгтэй хэмжээлшгүй шаналл гутрал давтаж өөрийн төрхийг тэсвэрлэж чадахгүй болж бусдын хартснаас зүгтэн гэртээ бүгэх болсон байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр уур хилэн зовлон шаналлаар дүүрч эцэстээ өш онзонгийн сүнс болон хувирчээ. Шүн бүр тэрээр амны хаалт цагаан цувмсан гудамжаар хэрэн тэнэж хүүхэд багчууд болон ганц нэгээр явж байгаа хүмүүсийг хайдаг болсон байна. Тэрээр олсны хүнээ олонгуудаа маск авч аимшигтай ангал шиг амаа харуулan зөөлөн дугаар би үзэсгэлэнтэй юу гэж асуудаг гэж. Хэрвээ нөгөө хүн үгүй гэж хариулбал гартаа байсан хаачаараа хөнөөдөг. Харин үзэсгэлэнтэй гэж хариулбал тэдний амийг өөр шигээ зэрэмдэг болгодог байна. Хагархаа амтай эмэгтэй өөр нэг хувилбар нь дайны үетэй холбоотой. Домогт өгүүлснээр дэлхийн 2 дугаар дайны үеэр Японы нэгэн эмнэлэгт залуу сувилагч онгоцны бөмбөгтөлд дөртөж ноцтой шаргаджээ. Түүний царай аимшигтайгаар гэмтэж ам нь урагдсан байна. Тухайн үеийн эмчилгээний нөхцөл боломжоор уг шархыг эдгэх боломжгүй байсан тул тэр эмэгтэй маш их зовлон шаналл дунд амиа алдсан гэдэг. Үхлийн дараач түүний сүнс амар тайван болж чадалгүй хагархаа амтай эмэгтэй болон хувирч эмнэлгийн орчинд өдөр бүр тэнэж гимзэмгийн хүмүүсээс өшөө авдаг болсон гэх домоггүй. Гэх мэтээр хагархаа амтай эмэгтэй тухай домог түүхэн их сурвалжуудад эртнээс янз бүрийн хэлбэрээр тэмдэглэгдэж ирсэн боловч энэхүү домог хамгийн өргөн хүрээнд олон нийтийн дунд дарахж айдас төгшөр үүсгэсэн үе бол 1970-аад он билээ. Ялангуяа 1979 онд Японы Гифу аймаг болон Киото, Осака зэрэг баруун нутгуудад уг домог эрчимтэй дарахж сургуулийн сурагчдын дунд ихээхэн төгшөр үүсгэсэн байдаг. Тухайн үед хүүхдүүд гудамжаар ганцаараа явхаасаа эмээж сургуулийн багш нар бүлгэрээ хичээл тарах үед хүүхдүүдийг гэрт нь хүргэн зохион байгуулалт хийж байсан гэдэг. Зарим сургууль хамгаалалтын ажилтан хөлсөлж сурагчдаа гэрт нь арихад тусалдаг байв. Хүүхдүүдийн дунд хагархаа амтай эмэгтэйгээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сургалж гарч амны хаалтаа авах үед нь амьсгаагаа түгжин зогтох эсвэл чи дунд зэрэг үзэсгэлэнтэй гэж хариулах зэрэг ярианууд ч бий болов. Мөн түүнийг үргээх аргуудын нэг нь улаан будаг цацах, эсвэл тод өнгийн амны хаалт зүүх хаалган дээрээ амтад чихэр тавих гэх мэт тус болох олон сонин аргуудыг ч дэвшүүлсэн байдаг. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлыг харвал Япон улс эдийн засгийн хурдцтай өсөлтийн үедээ явж байсан бөгөөд хүмүүс өмнө нь огт мэдэхгүй шинэлэг зүйлстэй анх удаа олноороо тулгарч ирсэн. Жишээлбэл нисдэг тавг зэрэг тайлагдшгүй юр бусын үзэгдлүүдийн талаарх мэдээлэл орширч ард иргэд үл мэдэгдэх дад ертөнцийн зүйлд айдас сонирчсан хостуулан ханддаг байлаа. Ийм нөхцөлд хагархаа амтай эмэгтэй тухай домог үүсч Япон даяар маш хурдцтай тархсан юм. Эхэндээ энэхүү түүх зөвхөн сургууль орон нутгийн хүрээнд хүүхдүүдэд айдас төрүүлэх зорилгоор хоорондоо ярьдаг ам дамжсан яриа байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хагархаа амтай эмэгтэй домог нь хэвлэл мэдээллийн анхаарал төртөж сонин сэтгүүл телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үүнийг хөндөм мэдээлж эхэлв. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг түүхийг улам дэвэргэн хэтрүүлэн нийтэлж тухайн домгийгч бүр аимшигтай нууцлаг болгож хувиргасан юм.
Домог нь зөвхөн Японд ус дараа дараагийн жилүүдэд Солонгос, Хятад, Тайван зэрэг Азийн орнуудад ч тархаж тухайн бүс нутгуудад өөр хувилбараар хэлбэрчиж байна. Телевиз, сэтгүүл, ном хэвлэлүүдэд дамжин хагархан амтай эмэгтэй дүүх олон нийтийн сонирхлыг татсан сэдэв болж улмаар дэлхийд даяар тодорхой хэмжээнд танигдсан алдартай домгуудын нэг болсон юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ домгийг улам хүчтэй түгээж зарим тохиолдолд бодит хэрэг мэт мэдээлж байсан нь олон нийтийн дунд хит мэдрэг, хэтрүүлсэн хариу үйлдэл бий болоход нөлөөлөв. Энэ нь зөвхөн нэг домог төдий зүйл байсан ч тухайн үеийн Японы нийгэмд үл мэдэгдэх, тайлбарлах боломжгүй зүйл болж хувирсан. Эцэст нь хагархан амтай эмэгтэй домог бол зүгээр нэг жижиг хотын домог бус, харин тухайн үеийн Японы нийгмийн сэтгэл зүй, айдас, итгэл үнэмшлийг тусгасан соёлын нэгэн үзэгдэл болсон гэж хэлж болно. Хагархан амтай эмэгтэй тухай домог Японд харах явцдаа хэд хэдэн удаа нийгмийн хэмжээнд өргөн хүрээний айдас сандрал үүсгэж байжээ. Тэдгээрээс хамгийн алдартай томоохон нийгмийн хариу үйлдэл дагуулсан тохиолдол бол 1979 онд Шизуока аймагт болсон хэрэг юм. Тухайн үед олон тооны сурагчид сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдэд хандан хичээлээсээ тараад харих замдаа хагархан амтай эмэгтэйтэй таарж байсан тухайга мэдэгдсэн байна. Эдгээр мэдээлэл сургал нь маш хурдан олон нийтийн анхаарлыг татаж эцэг их сургуулийн удирдлагуудыг гүнээ төвшөөж. Энэ явдал нь зөвхөн нэг хот сургууль төдийгүй улс даяар өргөн тархаж тухайн үед Японы нийгэмд далд ертөнцийн зүйлд хандах итгэл үнэмшил, хүүхдийн сэтгэл зүйн нөлөөлөл ямар хүчтэй байсныг илтгэсэн үйл явдал болсон юм. Энэхүү явдал Шизуока аймагт улам гүнзгийрч олон нийтийн айдас хэтэрхий эрчимтэй тархсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ганцаараа гадагш явуулахаас айж болгоомжилж, зарим нь бүр хичээлд нь явуулахгүй байлаа. Сургуулиуд сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд хичээлийн цагаа өөрчлөх, богиносгох зэрэг арга хэмжээ авч байв. Түүнчлэн орон нутгийн цагдаагийн газарт хагархан амтай эмэгтэйг харсан гэх дуудлага мэдээлэл маш ихээр ирсэн бөгөөд цагдаанаар албан ёсоор шалгалт хийсэн ч уг домгийг нотлох, бодиттой баримт олох боломжгүй байсан. Гэсэн ч домгийн айдас намжаагүй, харимж улам гүнзгийрч Шизуокагийн эргэн тойрны хот аймагуудад ч төвжээ. Ийм төрлийн сандрал нийгмийн үүмэн зөвхөн Шизуокад бус Японы бусад бүс нутагт ч тохиолдож байсан. Жишээлбэл 1988 онд Фукуокад хагархан амтай эмэгтэй тухай олон зургал гарч тухайн бүс нутагт их хэмжээний нийгмийн төвшүүр дагуулсан. Сургуулиуд хичээлээ төр зогсоож дэлгүүрүүд хаагдаж хүмүүс гудамжаар явхаас эмээж нийгмийн дэг журамд ч ноцтой нөлөө үзүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь зөвхөн тухайн бүс нутгийн иргэдийн амьдрал төвөг учруулаад зогсохгүй, олон нийтийн сэтгэл зүйд хэр хүчтэй нөлөөлж чаддаг болохыг нийгмийн бүхэл хүрээнд ойлгуулж, соёл судлал, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт хүртэл анхаарал татах үед сэдэв болж хувирлаа. Зарим телевизийн нэвтрүүлгүүд түүнийг бичлэгт буулгасан гэх мэтээр мэдээлж байсан ч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хагархан амтай эмэгтэй бодитоор оршдог гэдгийг нотолсон ямар ч баттай нотлохоо өнөө хүртэл байхгүй. Зарим судлаачид болон иргэд энэ дүрийг санаатаагаар зохиомлоор тараасан нийгэмд айдас түгшүүр үүсгэх зорилготойгоор бүтээсэн хүмүүсийн бүтээл гэж үздэг. Учир нь түүнийг харсан гэх олон тооны мэдэгдэл байсан ч хизээч хэн нэгэнд бодитоор гэмтэл учруулсан тохиолдол батлагдаагүй. Японы соёл зугаа цэнгэлийн салбар тухайлбал аниме, тоглоом, кино гэх мэт нь маш өндөр хөгжилтэй. Иймээс аливаа хүмүүсийн анхаарлыг татсан үлгэр домог зэрэг нь эдгээр бүтээлүүдийн чухал санаа материалын их сурвалж болдог. Хагархан амтай эмэгтэй дүрч мөн үүнтэй адил. Түүнийг олон аниме, аимшиг, кино, тоглоомд шинжилэн зохиож дахин ашигласан байдаг. Эдгээр бүтээлүүдийн тусламжтайгаар хагархан амтай эмэгтэй домог нь зүгээр нэг ардын домог биш, харин соёлын бэлэг тэмдэг, бүр арилжааны үнэтэй дүр төрх болон хувирсан. Энэхүү шулмын дүр нь Японы ард түмний айдас, сониуч зан, домогт итгэх итгэл зэргийг илэрхийлдэг төдийгүй Японы орчин үеийн соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн нэгэн дүр болсон юм. Хагархан амтай эмэгтэй домог нь Японы хамгийн алдартай, улс суурьтай, мөн олон нийтэд танигдсан аимшигын домгуудын нэг бөгөөд энэ нь цаг хугацаа орчин үеийн нөхцөлд дасан зохицож одоо хүртэл яригдан хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөсөөр байдаг гэж.